Хичээл номер 1: хоол боловсруулах эрхтний тогтолцоо. Хоол боловсруулах эрхтний тогтолцоо нь хоол хичээлийн зүйл дамжих зам болон элэг цэсний хөдий, нойр булчирхай зэрэг бусад эрхтнүүд оролцсон урт сувгаас бүрднэ. Хоол боловсруулах зам нь амны хөндийгөөс эхлэн улаан хоолой, ходоод, гидсгээд хошин оны нүх хүртэл үргэлжилнэ. Хоол хүнс үүгээр дамжин явахдаа зажлагдж задраад шимт хичээлийн байц нь бид шимэгдэж үлдэгдэл хоол нь гадагшилдаг байна. Одоо бүгдээрээ зураг руу анхаарлаа хандуулаарай. 1. Амны хөндий. 2. Залгуур хоолой. 3. Улаан хоолой. Эдгээр нь хоол орох хэсэг. Ногоон өнгийн тэмдэглэгээ нь хоол. Амны хөндийд хоол орсноор 24 цагийн турш 9 м орчим урт төрөл бүрийн булчинлаг хөндийгөөр дамжин урт аялалдаа гарна. Хоол аманд орсноор зажлагдсан батлагдаж үүний дараа нэмгэн булчинлаг хантай 25 см орчим урт улаан хоолоогоор дамжин ходоод нь очино. 4. Ходоод. Ходоод нь хоолт хичээлийг боловсруулах, хадгалах, холих үүрэг бүхий дэгэлбэрийн булчинлаг уут юм. Насан турсан хүний ходоодонд хоол орох хэмжээ нь ойролцоогоор 800 г. За бүгдээрээ зураг руу анхаарлаа хандуулаарай. 5. Элэг. 6. Нойр булчирхай. 7. Нарийн гидс. Эдгээр нь хоолт хичээлийн байцыг шимэх үүрэгтэй. 5. Элэг. Хортой байцыг хоргүйжүүлэх, цэсийг боловсруулах үүрэг бүхий эрхтэн. Элэгний доор байрлах цэсний хүүдийн элэгний ялгаруулсан цэсийг хадгална. 6. Нойр булчирхай. Нарийн гидсний эхний хэсэг рүү хоол боловсруулах. Боловсруулан зутгаж байдаг булчирхай. 7. Нарийн гидс. Нарийн гидс нь хоолт хичээлийн зүйлийг задалж шимдэг хамгийн гол хэсэг юм. Элэг нь 24 цагт 1-1.5 литр цэсний шингэн үйлдвэрлэж, цэс нь өөх тосыг глицерин тосны хүчлүүд болгон задлана. Эдгээр хүчлийн молекулууд нэгдэн цуснд нэвтрэн орж, цусн дахь эрчим хүчинд нөлөөлнө. Ингэснээр нүүрс хүчлийн хий тогтмол ялгардаг эрчим хүч бүхий ус болж задрана. Хэрвээ та чанар муутай, тостой, хонсон, халаасан хоол идсэн бол тогтмол ус ууж шинэ ус биедээ оруулж чадаагүй бол шөнө таныг унтаж байх хооронд бие махбодын цэвэрлэгээ дутууяа үдэж маргааш өглөө нь та маш ядрангуй сэрнэ. Жишээ нь илгээр 1 цагт 100 мг цус дамждаг. Харин хоол идснээс хойш 1-3 минутын дараа нойр булчирхай ажиллаж эхэлнэ. Өглөөний хоол идэхгүй гарах, хоолоо алгасах, хонсон халаасан хоол идэх үед таны цуснд дах сахарын хэмжээ өсөж буурна. Өөрөөр хэлбэл та сахараараа тоглоно гэсэн үг. Цуснд дах сахарын хэмжээ нэмэгдснээр таны биед юу тохиолдох вэ? 1-р өөх үйлдвэрлэгдэж ирнэ. 2-р та уурлна, шалтгаангүй, стресстэн бүх хоол гой санагдана. За таны цуснд дах сахарын хэмжээ багасах юм бол та юу ч хамаагүй идмээр санагдана. Ингээд сахарын хэмжээ өсөж буурах хооронд таны нойр булчирхай инсулин ялгаруулахаа болно. Инсулин гэдэг нь таны цуснд дах сахарын хэмжээг доктортой барьдаг, докторжуулдаг нэг төрлийн даавар юм. Энэ даавар ялгархаа болохоор та альва зүйлд амархан уруу татагдаж, донтож эхэлнэ гэсэн үг. Ингээд нойр булчирхай нь таныг удирдах эхэлнэ. Эзнээ удирдах эхэлнэ. Таны бие инсулин ялгаруулахаа болохоор та өөр зүйлээс инсулин ялгаруулах тэр зүйлийг хүчээр биедээ оруулна гэсэн. Хэтэрхий их амттай зүйл идэх, хэтэрхий хоол идэх, хяналтгүйгээр хоол идэх, орой идэх. За нэг дор идэхгүй байжгаад огцом идэх. Гэх мэт зөвхөн идэх юм дээр биш. За тамхинаас жишээ нь тамхи татах үед таны бие инсулин ялгаруулж эхэлнэ. За тэгэнгүүт тамхи татхаа болохоор инсулин ялгарахгүй. Тэнгүүд бие нь инсулин нэхэж эхлэхээр та тамхи татмаар санагдана. За гих мэтчлэн тамхин дээр бол ийм жишээ байж болно. Хоолн дээр гэвэл та хэтэрхий их юм идэх, за идэхгүй байж байгаа огцом чихэрлэг юм хэтрүүлж идэх. Гэх мэт сөрөөр давартай байх нэ.
Одоо бүгдээрээ зураг руугаа анхаарлаа хандуулаарай. Нарийн гиз. Нарийн гизэнд бидний хоолыг шимдэг намрайс байрлана. Гизний ханд байрлах эрүүл намрайс нь ингэж босоо харагддаг байх нэ. Олон жилийн туршид гурилан бүтээгдэхүүн. За хоолоо хэтрүүлэн идснээр намрайс маань бохирдож эхэлнэ. Хоолноосоо шимт ижил авахаа болж эхэлнэ. Ингээд хатуураад, чулуужаад бидний өтгөн хатж эхэлнэ. Ингээд цаашлаад хоолноос шимт ижилээ авахаа болохоор хүний бие организм бохирдож эхэлнэ. Ийм учраас намрайсээ эрүүл босоо байлгахын тулд бид нар гизээ цэвэрлэх детокс гэж ярьдаг. Детокс гэдэг байх нэ. Намрайс маань эрүүл цэвэрхэн байснаар хоолноос хэрэгтэй шимт ижилхэн бодисыг авч чадна гэсэн үг. Ийм учраас бид ходоод гизээ цэвэрлэх, ходоод гизэнд шимэгч үүсэх нөхцөл бүрдүүлж болохгүй. Учраас бид хоол боловсруулах эрхтний тогтолцоогоо цэвэр байлгахын тулд ам руу орж байгаа бүхний тооцож идэж сурах хэрэгтэй шүү. Ходоодныхаа хэмжээгээр Б бүлгийн амин дэм, К амин дэм болон ашигтай эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг ойрхон багаар идэх хэрэгтэй. За одоо бүгдээрээ зураг руугаа анхаарлаа хандуулаарай. 8. Бүдүүн гидс. Бүдүүн гидс нь хоол тэжээлийн үлдэгдлээс усыг шимж, өтгөнийг хэлбэржүүлж хадгалах үүрэгтэй. Бидэнд ус дутагтаар яг энэ хэсэгт өтгөн маань хатаад үлдчихдэг байх нэ. Тийм учраас усаа сайн уугаарай гэдэг нь ийм учиртай. Ялангуяа хуурай хоол, 2 дугаар хоол эзнээс 30 минутын дараа ус шингэн заавал уух хэрэгтэй. Учир нь бүдүүн гидсэнд үлдсэн хоол тэжээл нь ус дутагдах юм бол хатаж үлдэх аюултай учраас өтгөнөө сайн гаргахын тулд 30 минутын дараа үлдэгдэл хоолоо гаргахад нь ус шингэн тослно гэсэн үг. Хэрвээ 30 минутын дотор хоол шингэн боловсроогүй байхад та усаа уучих юм бол хоол тэжээлээсээ хэрэгтэй шимт бодисоо авч үлдчих чадахгүй. Буцаад хөөгд гаргачихна гэсэн үг. Тийм учраас биедээ хэрэгтэй зүйлээ шингээж авч үлдэхийн тулд 30 минут хүлээгээд 30 минутаас хойш ус шингэнээ уугаад илүүдэл хоол тэжээлийн үлдэгдлээ ус шингэнээрээ хөөж гаргах нэ. 10. Шулуун гидс. Шулуун гидс нь үлдэгдэл бодисыг хадгалж гадагшлуулнаа. Эцэст нь хэлэхэд хоол орох, боловсруулах, шимэх, боловсроогүй хоолоо ялгаруулах эдгээр эргэх холбоотой хоол боловсруулах эрхтний тогтолцоо эрүүл байлгахын тулд та нэгдүгээрт ам руу орох бүхнээ тооцох хэрэгтэй, усаа зөв уух хэрэгтэй, эрүүл шинэ бүтээгдэхүүн сонгож хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Ингээд гиз цэвэр байснаар таны эрүүл урт удаан амьдрах нөхцөл бүрднэ. Анхаарал тавин сонссонд баярлалаа. Асуулт хариултаа явуулаад бүгдээрээ дараагийн хичээлээрээ уулзцгаая. Баяр таа.